Тав. Оо. Ай! Бичиж гинөө. Бичиж байгаа мó? За, хэр амир вэ? Эргээ ирж байна. Хэр амир вэ? Биш ээ. Энэ ямар шүү кино вэ? Эргээ ирж байгаа шүү гэдгээ хэлчихсэн. Тэгсэн чинь зүгээр аман дасснараа тэнийг юм шиг ямар шүү кино вэ? Эргээ ирж ин гэж хэлэх гэж байгаад хэр амир вэ? Эргээ ирж ин гэж хэлсэн байлээ. Ямар шүү кино вэ шүү бүр ингээд дэлгэцэн дээр уран муруу гаргах чи. Ямар шүү кино вэ? Is back шүү заяа. Fuck хэр амир вэ? Okay. Ямар шүү кино вэ? Is back. I'm back. Тэгэхээр яах вэ гэхээр яг нэг хуучин өмнө хийдэг байсан шиг бичлэгийн төгсгөлд тухайн бичлэгэн дээр онцлсан киноныхоо тухай одоо бүрэн сэтгэлдлийг өөрийнхөө сэтгэлдлийг сайхан хэлээд 1-ээс 10 оноогоор сайхан үнэлж явах болно гэсэн үг ээ. За тийм ээ өнөөдөр хөвчлөөр гарцгаая. За, найруулагч M. Night Shyamalan-ы тухай би танарт бүр өмнө нь зөндөө ярьжсэн шүү дээ, тий. Оскароос Рази руу карьер нь уруудсан нэгэн цагт амар лаг найруулагч байсан ч гэсэндээ сүүлийн 20 жилд бараг л ганц ч сайн кино найруулаагүй. Кино урлаг сонирхчдын дунд мим болцсон найруулагч гэд тий. Гэтэ хамгийн гол нь кинонууд нь амар муу байгаад идэх ч гэсэндээ стил ихэнх нь ямар нэгэн өөр зохиолоос сэдвэлсэн адапташн кино биш. Яг л өөрөөс нь шинээр гарч ирж байгаа сонирхолтой оригинал зохиолтой кинонууд байдаг нь яалтчгүй айгу авууштай. Одоо цагт бол Холливуд угаасаа л дандаа том нүсэр уран зөгнөлт блокбастерууд дээрээ төвлөрөөд эсвэл за тэгэл хуучны сайн кинонуудаа дахин ремейклдэг болцоод байгаа энэ үед бол цэвэр оригинал зохиолтой кинондоо хөрөнгөжилт босгоно гэдэг бол асар хэцүү болцсон. Тэгэхээр сайн ч бай, муу ч бай оригинал зохиолуудаа хөрөнгөжилт босгуулж чадаад тэрүүгээрээ тууштай явж байгаа Холливуудын уран бүтээлчдийг бол ямагт хүндэлж явах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр болохоор би M. Night ахыхаа хамгийн сүүлд гарсан кино буюу бүр дөнгөж саяхан 8 сарын 2-нд дэлхийн нээлттэй хийсэн Trap киног нь одоо онцлох гээд бэлдсэн байна. Trap бүр яг л классик M. Night Shyamalan-ы кино, сонирхолтой зохиолтой, одоо сонирхолтой концепттэй гэх юм уу да. Охинтойгоо хамт дуртай дуучныхын тоглолтыг үзэх гээд явж байгаа аав манай киноны мань гол дүр. Тэгснээ тэр тоглолт нь яг үнэндээ Баатшир гээд 12 хүнийг хэрцгийгээр алсан аимшигт цуврал алуурчин эрхэн баталгаажсан тоглолт байж таарад цагдаа нар бүр урьдчлаад өрх бэлдсэн тийм амар тоглолт болж таардаг тийм зохиолтой кино байхгүй. За тийм байна да. Тэгээ киноныхоо үйл явдал руу гарцгаая. Тэгээ киноныхоо үйл явдлынхаа дараа ревюгээ хэлээд оноогоо өгөх болно. Зүгээр ш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дуу булам төрх харцан чин масуурн галзуургаад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бэд бич зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэр кино маань Жош Хартнетийн тоглосон Купер эмээх залуу, Ариэл Доногийн тоглосон Райли эмээх охиныхоо хамтаар Lady Raven гэж дуучны тоглолтыг үзэх гээд явж байгаагаар эхэлж байгаа. Lady Raven нь бүр үнэхээр амар од юм байлээ. Riley Love Lady Raven гэд үгч гээд байдаг заяа. Тэгээд Lady Raven-ийн дүрд Салека Shyamalan гэд бодит амьдрал дээр ч гэсэн дуу хийх гэж оролддог дуучин охин буюу за тэгээ бас тэ мэдээж найруулагч M. Night Shyamalan ахын маань төрсэн охин тоглосон байгаа. Салека тэгээд яг энэ кинонд зориулаад 14 цоошин дууг өөрөө зохиосон юм байлээ. Удалгүй тоглолтон ч эхлээд Lady Raven яг нэг зохиосон дуунуудын дуулж эхэлж байгаа. Riley ч гэсэн тэгээд эднэрээс сонсоо бараг ухаан алдах чахаж байгаа юм тий. Riley-г ингээд догдолж явахт нь Cooper харин тоглолтын танхим яагаад ч юм энгийн нэг тоглолтын харуул хамгаалттай биш. Эсвэргээрээ бүр хэтэрхий олон цагдаатай, энд тэндгүү камертай, ерөн л зүгээр арай л амар харуул хамгаалтай байгаад байгааг анзаарсан л байж байгаа. Улмаар аав 0 орчоод ирье хэмээн 0 руу орсноо утсан дээрээ нэг тийм барьцаалагдаад зойрны өрөөнд гинжлэгдсэн байгаа залуугийн шууд камерын бичлэгийг шалгаад байдаг. За тэгээ тун удалгүй тоглолтын танхим руу улмал олон том машинтай цагдаа нар ирж байгаа хэсэг дээр энийг харах юм бол The Watchers гэд бас л саяхан нээлттэй хийсэн аимшиг киноны постэр маягийн юм харагдаж байгаа. Угаасаа M. Night Shyamalan-ы өөрийнх нь продюсерлсэн кино. Тэгээд хамгийн гол нь дахиад нэг төрсөн охин нь болох Ishana Night Shyamalan-ы найруулагчаар нь ажилласан кино болохоор охиныхоо анхны найруулсан киног нь жижигхэн Easter egg болгоод оруулсан байгаа юм. Ямар ч тач цагдаа нарын нэмэлт хүч тоглолтын танхим дээр ирээд Cooper ч гэсэн юу болоод байгааг мэдэж авахын тулд мерчний лангуун дээр ажиллаж исэн залуугаас энд юу болоод байгаа юм бэ гэд асуусан чинь уг нь бол угаасаа ажилчдын дундах нууц штэ тий. Гэтэ Cooper охинтойгоо явж исэн болохоор итгээд ч гэх юм уу нөгөө залуу нь ягаав
Бүүчэргээд хохирогчтой эдийн хэсэг болгоод хэрчээд тайраад нуучдаг цоврал алуурчин биш үү? Тэрийг цагдаа нар манай тоглолтын дээр ирнэ гэдгийг баталгаатай мэдээд автсан юм бэлээ. Тэгээд өнөөдрийн тоглолт тэр чигээрээ тэр алуурчныг барьж авах өрх байхгүй юу гэж хэлждэг. За тэгээд та нар угаасаа гадралцсан л байлгүй дээ. Тэр бүүчэр гэж цоврал алуурчин нь манай Купер байхгүй юу? Өөрт нь бэлдсэн өрх юм байна гэдгийг нь мэдчингүүтээ Райлиг дагуулад газ харуул хамгаалтанд чангараагүй байгаа дээр симхигээр зүхтаач гэж бодсон ч яалтчгүй л бүхий л гарах хаалган дээр тусгаагийнхан бөөнөрөөл бөөгнөрлдөө бүчтсэн байлгүй яхав. Уг нь бол Купер ганцаараа явж исэн бол бас зүхтаахад арай гайгүй амархан байх байсан байх. Даанч охинтойгоо явж байгаа. Охин нь өөрийг нь алуурчин гэдгийг мэдэхгүй болохоор юу болоод байгааг охиндоо мэдгдүүлэлгүйгээр хамтдаа зүхтаах ёстой гэхээр одоо асуудалтай л болчихж байгаа юм л да. Дахиад нэг удаа аав нь түр гарчаад ирья гэд нөгөө нэг мерчний ажилтан дээр очингуудаа янз бүрийн юм асуухад нөгөөх нь бүр арай л цайлган итгэмтгий залуу заяв. Ажилчдын дунд өөрсдөө батлах онцгой код хүн болгонд тусад нь өгсөн гэд уг нь бол мань чин кодоо хинч хэлж болохгүй л дээ. Гэхдээ яг хуу чамд л хэлчихье. Маний чин код Hamilton гэд өөрийнхөө кодыг хүртэл хэлчихээс гадна Купер үнэмлэхийг хулгайсныг хүртэл анзаардгүй. Тэгээ Купер шууд л хулгайсан үнэмлэхнийхээ ачаар зөвхөн ажилчдын ордог хэсэг рүү орсон чинь бөөн тусгаагийнхан зогсцсон. Урд нь нэг ахлагч нь бүр ингээд Баачар бол ямар ч гэмгүй 12 хүнийг гаж хүслээ хангахын тулд хэрцгийгээр хөнөөсөн аимшигт мангас. Дээрээс нь тэр маш ухаантай болгоомжтой хүн учраас сонор сэрэмжээ үргэлж өндөр стандартад барьж яв энтер гэж лекц уншсан байж илгүй яах вэ? Тэгсэн чинь те яг үндэ нөгөөх нь ард нь зогсож байгаа байхгүй. Тэгээ сонор сэрэмж маяас. За тэгээд тэндээс гарахдаа бүр цагдаа нарын станцуудаас нь нэгийг хулгайлаад гараад явж байхад нь хүртэл нэг нь ч анзаарч манзаарахгүй нэрэл ёстой сонор сэрэмж маяас. Цагдаа нарын хамгал харилцаа холбоогоо идэг юм авцсан болохоор сэжигтэн гарн дээрээ амтны шивээстэй байх магадлалтай шүү гэдэг тушаалын шууд сонсчингуудаа гарн дээрх шивээс мөвөөсөө нуугаад яалтчгүй цагдаа нараас нэг алхмын урд л байгаад байгаа байхгүй юу. Тэгээд за яг аваарын тохиоллыг асааж үүмээ самуу үүсгээд голоор нь зүхтаач гэдэг төлөвлөгөөнийхөө дагуу аваарын татлага дээр очисон чинь энэ мөрдлгийнх нь хамаг бүдүүн дарга юм шиг байлээ. Нэг эмэгтэй станцаар нь Бүүчэр 20 мянган хүний үе самууныг ашиглах гэж оролдож магадгүй шүү. Галын тохиолдолд бэлэн байгаарэ гэд кино хийснээс хойш анх удаага ямар нэгэн хүн Куперээс нэг алхмын урд байж таардаг. Улмаар Купер галын тохиоллаасаа болоод тентхийн гал тогооноос нь бясалган дэлбэт пицца идэхээр явдیں۔ За пицца хатын бясалган дэлбэт пиццаг бол манайхан бөөнөрөө мэдж байгаа штэ тий. Бясалгаар баялаг тэгээд хамгийн гол нь пиццаныхаа заханд бясалгтай ханаас нь шидсэн амттай маш гоё пицца байдаг. Тэгээд бясалган дэлбэт маань сайхан угаасаа эргэж ирж байгаа юм байлээ. Тэгэхээр манайхан яг одоо сайхан пицца хатын утасны аппликейшн болон вебсайтаас нь эсвэл 75555555-аас нь бясалган дэлбэт пиццагаа захиалж сайхан идээрээ. Улмаар Купер галын тохиоллаасаа болоод галтогоонд албаар үүмээ үүсгчингүүтээ хальт гарч агаар амьсгалах байгаа галтогооны ажилтны дүрд ороод цагдаа нараас тэр тушаал өгöd байгаа эмэгтэйгийн тухай асуудгийн. Цагдаа нар нь угаасаа эхэндээ сэжиглээд өөрийнхөө кодыг хэлээ гэсэн чинь Hamilton гэж кодоо хэлснээр тэр бол Баачрыг эртнээс мөрдөж байгаа өндөр зэрэглэлийн нууц тагнуулч энэ ажиллагааг санаачилсан хүн нь тэр байхгүй юу? Өмнө нь маш олон бүүчэр шиг аюултай гэмт хэрэгтнүүдийг барьж исэн туршлагатай эмэгтэй гэд хэлээд өгчдөг. Галт тогооны ажилчин дэм мэдээлэл задруулж мадруулаад эдгээр нэрээ үнэхээр ажилгүй юм адсараа тэгэл. Ямар ч л байсан Купер Райли дээр буцаж очичоод яг яах вэ гэд төвлөрсөн байж хахад нь Lady Raven Dreamer Girl гэж дуугаа удахгүй дуулна гэд тэгээд тэр дуун дээрээ фэнүүдийнхээ дундаас нэг охиныг тайзан дээр гаргаж хамт дуугаа дуулангуудаа тайзны ар марыг үзүүлээд лимузин гэрээ гэрт нь хүргэж өгдөг юм бэлээ. Хэрвээ Райли тайзан дээр гарахаар болчвол Купер тэр хоёр хамтдаа тайзны арагшаа ороод тайзны арын албаныхантай хамт баригдалгүйгээр гарчиж болох юм байна гэж Купер сэтгэж байгаа юм. Тэгээ өстө шууд л үзэгчдийн хойно зогсож байсан нэг ажилтан дээр очиход тэр ажилтныхын дүрдтэй мэдээж манай M Night Shyamalan ах маань cameo маягтай өөрөө тоглосон бэлээ. Купер тэгээд энэ ажилтанд яг юу гэж худлаа хэлдэг вэ гэхээр охин маань цусны хорт хавдраасаа саяхан л идэгсэн юм л да. Эмнэлгийн орон дээр байхдаа Lady Raven-ийг л дууг одоо дандаа сонсдог байсан.
Lady Raven үнэхээр л охины минь ертөнцийн дэх маш том хүү юм шүү. Би өөрөө биеэрээ талархал илэрхийлэх боломжгүй учраас та миний талархлыг Lady Raven-д дамжуулаад өгч болох уу гэд хэлсэн чинь нөгөөх нь Чавас бас өөрөө хоёр охинтой аав хүн байж таарад өрөвт сэтгэлэн төрөнгүүтээ шууд л тайзан дээр гарах охиноороо Райлиг сонгохоор шийдчихдэг. Райли бүр өчнөө баяр хөөр болоод Купер дээр хоёр тайзны арагшаа очиход Купер яг нөгөө нэг хамаг бүдүүн дарга эмэгтэйг олж харж амждаг. Амар буурал ус мүстэй мангар зэвүүн мөрдөгч анаа бэлээ. Тэрнээс гадна ерөн л за тайзны арт тал мартлыг ажиглаа байж хахад нь зочин артист гээд нэг амар дива нөхрийн дүр ирж идэг. Тэгээд тэр дүрд нь манай рэпер Kid Curry cameo маягтай тоглолцсон байлээ. Kid Curry-г бол угаасаа мэдгүй хүн байхгүй байлгүй дээ. Домог штэ тий. Тэр нөгөө нэг I'm on the pursuit of happiness and I know everything is shining always gonna be gold энтриг дуулдаг штэ. Ямар дайч Райли мэн Lady Raven-тэйгээ хамт сайхан дуулж муулж дуусаад дуусныхан дараа Купер тэр хоёр яг арын алгаар гарах чийсэн чинь тайзны арын алдныхныг ч гэсэндээ заав шалгаж иж гаргаж байгаа юм байлээ. Үүдэн дээр нь бөөн цагтаа зогсож идэг. За дахиад өөр юм сэтгэхгүй бол болохгүй нэ гэж бодонгуудаа Lady Raven дээр очиод охиндоо сонсуулахгүйгээр охин маань тархины хор тавдраасаа саяхан л идэгсэн юм л та. Амьдралынх нь хамгийн гоё өдрүүдийн нэгийг бэлгэлсэнд чамд маш их баярлаа. Тэгээд хоёулаа тусдаа нэг уулзаж болох уу танд хэлэх юм байна гэд уг нь бол энэ Lady Raven ч гэсэндээ тоглолтын дээр нь Бүүчер ирнэ гэдгийг мэдчихэд цагдаагийнхантай хамтарч ажиллаж исэн байгаа заа юу. Тэгснээ гэдэг ямар ч санар сэрэмж байхгүй шууд Куперийг дагуулад тусдаа өрөө рүү яваад орчвол яах вэ? Тусдаа өрөөнд оронгуудаа Купер шууд цайраад за би баачирч юм байна. Чи энийг хардаа миний барьцаалцсан байгаа залуу байхгүй юу? Би утсан дээрээ ганцхан товч дарахад л өрөөнд нь хортхий тарахад хэдхэн минутын дотор энэ залуу үхнэ. Эндээс гарахдаа ямар ч шалгалт шүүлэггүйгээр шууд гарах боломжтой цорын ганц хүн бол угаасаа чи. Тэгэхээр энэ залуугийн амь насыг авармаар байх юм бол охин бит хоёрыг дагуулад гар гэж хэлээд Lady Raven тэгээд бас Чавас тийм муухай аштай их зантай од биш. Яг үнэнгээс амар сайхан сэтгэлтэй сайн од юм байлээ л дээ. Тэгээд тэр залууг алуулахгүйгээд аваад гарьяа гэд хэлчихтий. Улмаар Купер Райли хоёр ямар ч харуул шалгуулалгүйгээр Lady Raven-тэй хамт амжилттайгаар тэндээс гарч чадсанаар зогсоол дээр байгаа машин руугаа хөргүүлчээ гэсэн чинь Lady Raven би танаад очиж үзье л та гэд Райли бүр амар баярлчихж байгаа штэ тий. Lady Raven манад очих нь байна штэ. Би Lady Raven-д өрөөгөө танилцуулах нь штэ энэ төр гээл те. Охин нь ингэж амар баярлаад байсан болохоор яалтчгүй л Купер шууд үгүй гэд хэлчих чаддгүй юм л да. Дагуулаад явж байгаа. Гэрт нь очингуудаа Lady Raven энэ угаасаа гэрийнхнийхээ хажууд юу ч хийж чадахгүй гэдгийг мэдчихсэн болохоор газ утсын шүүрж нойлд нь ороод цагдаад уудсныхаа дараа өнөөх барьцаалагдсан залуутай ярингуудаа ойр хавьд чинь юу харагдаж байна гэж асуугаад хэлсэн юм ин Instagram live-аараа бөөн хүмүүст манай сонсогчдын дунд Филадельфиад амьдардаг хүмүүс байх юм бол Арслангийн өшөөтэй ойрхон байрнуудын нэгт хүн барьцаалагдсан байна. Очоод газ авраарай гэд хэлцдэг. Куперийг хаалгын нэвдээд орох гэсээр байтал лайвыг үзчихсэн 5800 хүнээс нэлээд нь яг тэр газрыг мэддэг байсан юм шиг байлээ. Айл хизээний очоод тэр гаийг нь гаргаад автсан байдیں۔ Купер хичнээн уурсан ч гэсэн күүлээ хадгалж Lady Raven-ыг машиндаа суулган зүхтаах гэсэн ч гаражныхаа хаалгыг онгойлгосон чинь гэрийнхний замыг хаагаад зогсч идэг. Уг нь бол дээд давхрынхаа өрөөнд төгжсөн юм байлээ л дээ. Гэтэ тэр өрөөний цонхны хажууд авираад буучиж болохоор мод байдгийг Купер ерөөсөө анзаарж байгаагүй юм байлээ. Өөрийнх нь хэлж байгаагаар болохоор алуурчны амьдрал, энгийн гэр бүлийн амьдрал хоёроо байнга тусад нь байлгадаг байсан болохоор гэрийнхээ эргэн тойрныг зүхтаах газар энтер гэж нэг ч удаа харж үзэж байгаагүй л гэж хэлээ. Тэгээ за угаасаа гэрийнхэндээ бол хор хөнөөл учруулж чадахгүй шүү дээ. Lady Raven-ыг тавьж явуулахтай нь яг зэрэгцээд буурал мөрдөгчөөр ахлуулсан цагдаа нар бөөндөө сайхан хүрээд ирж байгаа. Гэсэдэж хүнсний өрөөндөө байсан нууц хонглоороо хөршихөө арын далбаагаар дамжаад зүхтаацсан л байдаг л та. Ямар ч тач тэгэл хараалаа уншаад нөгөө цагдаа нар нь тарцгаагаад Lady Raven-ыг гэртээ харьсан чинь машинын жолоодож явсан цагдаа
Купер байж ивэл яах вэ? Хөршийнхөө арын талбайгаар зүхтаагаад замдаа жолооч цагдааг нь олж нухаж хувцсыг хулгайлаад лимүүсэнд нь орж ирээд суудсан байсан байгаа байхгүй юу галзоо. Леди Рейвнийг гавалд суулгачаад янзын сайхан явж исэн чинь яг хүн ихтэй гудамжны үеэр лай болж Леди Рейвен гараа сунган цонхоо онгойлгож цагдаа дуудаарай гэж орилсноор яалтчгүй л Купер үнэхээр хөдлөх газаргүй болж цагдаа нарт бүчүүлж байгаа. Угаасаа хөдлөө явчих гэсэн чинь нөгөө нэг тойрцсон байсан хүмүүс нь тойроод хөдлүүлэх боломжгүй болгоод исэн байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн ч одоо урд талын суудал дээр байсан мерчнээс нь авч өмсөнгүүтээ хүмүүсийн дунд нуугдаад зүхтаачдаг. Купер одоо нэг юм амар ухаантай юм шиг эсвэл цагдаа нар нэг юм бүтэл муутай арчаагүй юм шиг айгүй хэцүү мадсараа тэгээд зүхтаачаад хамгийн түрүүндээ чухал нь бол мэдээж угаасаа эхнэр нь яг тэгэхээр эхнэр нь яг үнэндээ Куперийг бүр анханаас нь сэжиглээд нууцаар мөрдөжсэн болж таардаг. Гэтэ яг хуу алуурчин энтер гэж сэжиглээгүй өөрийн араар нь тавиад байна гэж сэжиглэнгүүтээ нууцаар дагж байгаа даллага хийдэг байшингуудынх нь нэгийг олцсон юм байлээ. Тэгээд дотор нь орохдоо бүүчэр юм байна гэдгийг мэдээд өөрийгөө гэж мэдгдүүлгүйгээр цагдаа нарт туслахын тулд тэр байшинд нь өнөөх Леди Рейвний тоглолтын тасалбарын баримтыг үлдээсэн юм байлээ. Тэгэл тэр цагдаа нар нь байшинг нь одоо нэгжихдээ бүүчэр Леди Рейвний тоглолтыг үзэж байгаа юм байна гэж мэдэж авсан байгаа байхгүй юу. Анханасаа эхнэр нь юу нь бол бариад өгсөн гэсэн үг. Тэгээ яг хуу Куперийн энэ эхнэр дээрээ ирж байгаа үйлдэл нь бол маш тэнэг үйлдэл. Ягаад тэгэхээр угаасаа л цагдаа нар Куперийг эхнэр дээрээ хамгийн түрүүнд ирнэ гэж таамаглацсан л байгаа штэ тий. Шууд дайрж орж ирээд бариад авчлгүй яах вэ? За тэгэхээр ер нь бол энэ кино надад айгүй тэнэг хэрнээ entertaining кино гэж санагдсан байхгүй юу. Тэнэг гэдэг нь болохоор логикийн алдаатай мангар олон юмнууд нь entertaining гэдэг нь болохоор хичнээн тэнэг байгаад байгаа ч гэсэндээ за дараа нь яг яах юм болоо, юу болох юм болоо гэдэг тэр шалтгаан нь байгаад байгаа. Логикийн алдаатай тэнэг юмнууд бүр амар олон байгаа байхгүй юу. Хамгийн наад зах нь тэгэл ерөөсөө ганцхан ширхэг тоглолтын тасалбар байшингаас нь олцоод Бачер одоо Lady Raven дээр ирэх юм байна гэд бүрэн баталгаатай мэдэх боломж ер нь байхгүй штэ. Алсан үнийх нь хувцсных нь тэр одоо тасалбар нь хувцснаас нь унтсан ч байсан юм билээ эсвэл зүгээр одоо өөр юу ч байдیں۔ Тэ. Үнэхээр за өөрийнх нь тасалбар байсан ч гэсэндээ цэнгэлтгийнхээ гадна ийм олон цагтаа байршуулад ингээ тодорхой болгочхоор Бүүчэр нь айгүй бол оролгүйгээр буцаад явчих бас болно штэ. За эрх нь баталгаатай, орох нь баталгаатай байсан ч гэсэндээ нэг муу ганц алуурчин барихын тулд хэдэн зуун цагдааг ингэж ажилуулж сүр сар бадруулна гэдэг нь өөрөө бас жоохон одоо нэг юм үнэмшилгүй, ойлгомжгүй тэнэг юм байгаад байгаа байхгүй юу. Ийм олон цагдаа зүгээр өөр хийх ажилгүй шаттай. Зүгээр л ер нь энэ ажиллагаа нь өөрөө анханасаа жоохон тийм тэнэг гэх юм уу, жоохон тэнэгдүү бүтэх магадлал багтай амар сонио ажиллагаа байгаа байхгүй юу. Тэгээ за зүгээр л та нар киногоо өөрсдөө яг бүтнээр нь үзэх юм бол амар тэнэг амьдрал дээр хизээч байхааргүй мал логикгүй юмнууд амар олон байгаа. Миний хувьд яг энэ кино ямар байсан бол сайн кино гэж надад санагдах байсан бэ гэхээр за тэр одоо энэ бүх одоо оролдлогууд нь одоо энэ мөрдлөгийн ажиллагааных нь оролдлогууд одоо логик дүүрчтэй дотроос гадагшаага зүхтаах гэж оролдож байгаа Куперийн бүх оролдлогууд нь ямар нэгэн логикийн зөрчилдөөнгүй за бас дээрэс нь гол нь энэ цагдаа нар нь бүр яг ингээд энэ Куперийн бүх оролдлогуудын цаг тухайд нь ингээл үгүй гээл
ингээл урдаас нь амар ухаантай ажиллаад хоёр талаас амар зөвүүн майнд гейм хийгээдсэн бол амар зөвүүн байх байсан аахгүй юу. Тэгээ кино маань бас яг үнэндээ тэгэж бас жоохон чадаагүй байхгүй юу. Куперийн хийж байгаа үйлдэлүүд нь ухаантай байсандаа биш, бусад дүрүүд нь хитрхи тэнэг байсан болохоор л ер нь юмнууд нь бүтээд яваад исэн шүү дээ. Тэр нөгөө нэг Hamilton гэдэг өөрийнхөө код модыг хэлцдэг залуу бүр юу вэ цаараа тэгэл. Тэгээ зоос яг киногоо бүтнээр нь үзэх юм бол яг үнэндээ одоо Купер тэр нөгөө нэг ажилчид энтерт худлаа хэлж байхдаа ямар ч үнэмшилгүй жүжиглдэг заяа. Куперийн тэр хоёр өөр жүжиглэлт нь айгүй зөвүүн байсан бол бас нэмэх оноо болж болох л байсан баг. Одоо жишээ нь те Breaking Bad дээр Gustavo Fring амар хүйтэн цустай картелийн босс юм байж ич зүгээр нэг дахианы газрын гимгүү босс шиг ямар зөвүүн дүр үсгэж гимгүү дүрд орж чаддаг үлээ те. Ерөөсөө гимгүү төрхийнхөө ард өөр юм нууж байгаа юм шиг харагддаггүй. Яг л жинхнээсээ нэг тийм гимгүү хүн байгаад байгаа юм шиг те. Энэ Josh Hartnett-ийн Cooper болохоор цагдаа энтерт худлаа ярихдаа ерөөсөө тийм зөвүүн үнэмшилтэй байгаагүй байхгүй юу. Яг нэг юм маф тоглонгууд маф болчоод худлаа ярьж чадахгүй сандраад гөлөлзөөд би маф биш би юм ч энтергээ худлаа ярьж байгаа санд руу хүчиг амар тэнэг нүрний өрөөл энтер гаргаад ахт нь л нөгөөдүүл нь итгэж бурал мөрдөгч гэсэн тэгээ тэнэг юм шиг бүхэл бүтэн гадны хүн тайзны ард орчоод зогсоод байхад үрдэл сэжгэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Тэгснээ тэр лимүүсэнд барьж авчаад алдаж малчдаг бол бас арай. Бас нэг жижиг логикийн алдаатай юм. Гэрээ ерөөсөө тийм зүхтаах газар мазар гэж харж байгаагүй. Алуурчны амьдрал, энгийн амьдрал хоёроо тусдаа энтер гэд хуцаад байсан ирнэ. Хүнснийхээ өрөөнд нууц хонголтой байж идэх жах шиг те. Ерөн за энэ киног үзэхдээ тархиан унтраалгүйгээр жоохон бодоод үзээл ах юм бол амар тэнэг юм угаасаа зөндөө байгаа. Гэтэ яг хуу үнэхээр тархиан унтраагаад үзэх юм бол бас сонирхолтой байж болж л байгаа юм л та. Угаасаа өмнө нь хизээж, хэнч, хаанч яг ийм охинтойгоо тоглолтноос орох гэж байгаа цуврал алуурчингийн тухай кино үзэж байгаагүй шүү дээ те. Санаа сонирхолтой яалчгүй оригинал тэгээд үйл явдал нь ч гэсэн уйд байхгүй байж чадхаар ерөн зүгээр нэг тийм сүртэй юм бодлогоогоор амралтын өдрөөрөө үзмээрч гэх юм уу. Тийм л хөнгөхөн айгу зугаатай гэж хэлж болохоор мистери трейлер кино байгаад байгаа. Гэтэ сайн кино бол бас яалчгүй одоо биш. Тэгээ угаасаа зөвхөн миний л үзэл бодлыг мэдж байгаа бах те. Тэгээд би бол хувьдаа энэ кинонд янзын сайхан 2 оноо өгж байна. За тийм байна. Тэгээ өнөөдөр маань бичлэгийн дөрөөр өндөрлж байна. Сүүлүүд бас нэг ингээ яг бичлэгнийхээ зохиол ингэж амар урт цаг зарцуулцгаагүй. Нилээ удаа суусан тэгэнгүүт одоо нэг те нэг юм гоё hard earned money те you know. За баяртай. Цагаан амраарай. Гоё зүүдлээрээ. Хайртай шүү.